Амралтын төрөмийн зэрэг үзэгчтэй ICM-ийн сайтын сурвалжлах хог за нийслэлээс 30 орчим километрийн зайд ойрлох за Санзайн хиймбэл нуураас мэдээлэл өгүүлж байна. Тэгэхээр Санзайн хиймбэл нуурын бүтээн байгуулалтын ажил 2023 онд төр хувийн хвшлийн хамтралаар эхэлсэн байдаг. За яг одоогийн байдлаар бол за далан болон за нуурын усыг одоо энэ тогтоохын ажил бол дууссан гэдгийг холбогдох байгууллагууд өгсөн. За энэ далан бол нийтээ 860 орчим метр урттай. За харин энэ нуурын одоо нийт эзлэхүүн талбай нь бол 11 газар юм байна. Тэгэхээр нийслэлийн иргэдийн хувьд амралтын өдөр болон за чөлөөт цагаа нуурын урсгалыг харж за эргэн тойрон моддын дунд энэ одоо цэвэр агаарт чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх газар нэгээр нэмэгдсэн байна. Нийслэлийн иргэдийн хувьд хоттой ойроо цэвэр агаарт гарах газар богдуул тэрэлжээр хэмжигддэг байсан. Тэгвэл Санзайн хиймэл нуурын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаагүй хэдиж иргэдийн хувьд хэдийнэ танилцуулжээ. Төр хувийн хвшил хамтран хийж буй тус ажлын орчны тогтчлтын ажил дууссаны дараа гүйцэтгэгч компани цаашдын үйл ажиллагааг хариуцах юм байна. Тэгээд иймэрхүү хэмжээний байгууламж ер нь олон байх тусмаа иргэд очих газар их байвал гоё шүү дээ. 2 жилийн өмнөөс л ерөнхийдөө бүтээн байгуулалт нэгдсэн. Хүүхдүүдтэйгээ ер нь ирдэг үү? Ирдэг. Өмнө би нэг удаа ирэх юм байгаагүй. Одоо бол айхуу гоё болцсон байна. Эргэн тойрон моттой байна. Зуны цэд бол маш их зөв зохион байгуулсан байна гэж бодож байна. Зун бол ер нь хүүхдүүд ингээд тоглож чадчихсан. Ер нь мод зодонд алчсан агаартай юм л гэж бодож байна. Хүүхдүүд хэрэг ингээд хүүхдүүд ингээд агааржуул ингэж явж байгаа бол агаарт ингээд аваа явж байгаа бол хүүхдүүдээ маш сайн хараарай. Маш том тийм нуур байна. Энэ хүүхдээс бас гол уснасаа сайн болгоомжтой байгаарай л гэж. Сэргэмж хэрэгтэй гэж бодож байна. Facebook орчноос л харж яаж өнөөдөр л анхудаа ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр бол ингээд юу харахад аюу гой харагдаж байна. Ингээд нэг усмус хараалтай аюу сэтгэл тайвшраад бас ингээд модон дотроо байгаа болохоо тэр нь аюу зүгээр санагдчих шүү дээ. Манай нийгэмд чинь одоо хот нэгтршилтай тий юм байж хаад агаарлах газар бараг байдгүй шүү дээ. Одоо өвлийн утаанаас хүмүүс ихэнхдээ л одоо нэг яармаг зайсан л хол гардаг тий ишэнийг хэрж мэддгүй юм шиг үлж би бас анхудаа л ирж байна. Манай найзхын дэйдэг. Тэгээ гоё шаал өөр гоё юм байна бүр. Улаанбаатар хотын хамгийн их нөгөө хошмоттой эсхийг гинэ. Манай найз л хичээллээ сая. Тэгэхээр ингээ өвөл мөвөл зундаач гэсэн бүр хотын одоо айн бүсээс шал өөр өгдөг гоё өгдөг л гэж юм. Тэгээ өөр ерөнхийдөө ингээд энэ бүх бүсчлэрээ ийм гоё юу байвал гоё лээ. Хоттой ойрхон гэвэл нэг богдуул орон зайсан орон тэгэл жохоо хол хэр тэрэлж ч юм уу нэг явдаг гэсэн. Тэгээ яг одоо хоттой ойрхон гэхээр ийшээ бол гоё юм байна.